Өнөөдрийн үйл ажиллагаанд хүрэлцсэн та бас сайхан өөрийгөө танилцуулж уусчод. За баярлалаа. Өнөөдрийн үйл ажиллагаа бас өргөн дэлгэр сайхан болж байна. Намайг буян орчхын Дархан нэм гэдэг улсын морь цоллооч. Дархуул аймагт ажиллаж амьдарч байгаа юм байна. За Дархан хотод бас ирж ажиллаж амьдраад бас гişнэн жил болж байна. За миний хөгшөөвийг Авирмэд гэж хүн байсан. Аажмын Авирмэд гэж хүн. 1976 онд илгээлтээр Дархан Сэлэн аймгийн Орхон сангийн аж ахуйд малчнаар ирсэн. Тэгэл одоо хөгшөөвийгаа дагаад бүгд ирцгээсэн. Тэгээ энэ ч ирж амьдраад одоо 40 гаруй жил, 40-50 жил болж байгаа тийм ээ. Энд чинь ингээд бүгд ажиллаж амьдралаа. Аав маань Сэлэн аймгийн сайхан сум хуучнаар одоо Дархуул аймгийн хөдөлгөөрөө гэж 1983 онд үүсэн байгууллагатай тэнцээ анхны хараазын жил очоор очиж ажиллаад тэнцээ ажиллаж амьдарч өссөн хүн. За үргэлжлүүлээд би Дархан хотод ирж амьдраад энэ ч бас ажил амьдралаа холбоод ингээд явж байна. За тэгэхээр энэ Дархан хот энд бол ингээд илгээлтээр ирсэн хүмүүсийн үр сад ингэж байж байгаа. Тэгэхээр таны хувьд бас энд үндэсний өв соёл гэдэг зүйлийг бас өөртөө шингээж авч явдаг юм хүн юм. Энэ талаараа бас ингэж тодруулж хэлвэл те. За би одоо хөгшөөваасаа мөн ааваасаа олболоод энэ өв соёлыг өвлж авсан. Аав маань морь бүх цоллдог хүн байсан. За тэгээд ерөөлч магтаалч. Сэлэн аймгийн сайхан сум буюу Дархуул аймгийн хөдөлгөөрөө үүсэн байгууллагад Увс аймгаас болон Баян хонгор аймгаас илгээлтээр залуучууд ирсэн байдаг. Тэр залуучуудын бүгднгийнхээ хоримыг хийж гисэн хүн. Тий ерөөл хэлж одоо хорим найрын зохион байгуулж гисэн ийм хүн. Тэгээ ааваасаа улбаалал одоо үргэлжлүүлээд аав маань залуугаараа бурхан болсон л доо. Тэгээд одоо үлдсэн үр удам юм чинь тийм ээ. Үргэлжлүүлэх ёстой гээд одоо 27 жил морь бүх цоллоод найр хорим ахлаад одоо 1012 дахь бирээ 4 сарын 1-нд гуйх гэж зогсож байна. Сайхан ерөөлтэй. Тий. Ингээ явж байна. Тэгээд одоо саяхан энэ сайхан үйл ажиллагаанд оролцлоо. Бас Увс нутгийн удирдлагууд хүрэлцэн ирсэн байна. Бас Увс нутгийн Баяр наадмын зохион байгуулалт комиссийн зарим хүмүүс ирсэн байна. Тэгээд Увс нутгийнхаа Баяр наадамд очиж морь бүх цолж өгөрөө гэдэг хүсэлтийг бас саяхан тавьж байна. Тэгээ бүгд нь баяртайгаар хүлээж авсан. Мэдээж очино. Би одоо очоогүй 6 сум байсан. 6 аймаг байсан. Морь бүх цолж үзээгүй. За тэрний нэг нь одоо Увс аймаг байсан. Одоо энэ 100 жилийнхаа үед очиж ямар ч гэсэн морь бүхэ цоллоноо. Өвг дээдсийн аав ээжийн уугуул нутагт зорж очих нэ. Тэгэхээр та сайхан одоо үзэж байгаа хүмүүс андаа сайхан ерөөл хэлээч одоо тий. Одоо ингээд за тэгээ нийт улсчуудаа болон монголчуудаа тийм ээ эрхэлсэн ажилчин ингэр дүүрэн одонтой эхэн орон ардаасаа сэтгэл дүүрэн магтаалтай үүсгэсэн ажилчин үүр дурсах хавьяатай үр дүн ач туссан үүрийн цолмон шиг гэрэлтэж явах болтугай нийт монголчуудын минь голомтонд нь буян хурж гол зүрхийг нь бурхан манжих болтугай гэж үсэн өрөөдөө. За танд бас сайн сайхныг хүсье. Уул усны диваж мос усын цэнхэр хязгаартай дэлгэр сайхан зунаар олуулаа хүрээд ирээрээ. За тэгнэ. Нэлээд олуулаа очих боллоо.